A, B тэгш тоонууд бол дараах илэрхийллийн аль нь одоо сондгоо байх вэ гэж. За тэгэхээр бид нар бол тэгш тоон дээр тэгш тоог нэмбэл тэгш гардаг. За сондгоо тоон дээр сондгоог нэмчвэл тэгш гарна. Сондгоо дээр тэгшийг нэмбэл сондгоо гарна. Мөн тэгшийг сондгоогоор үржүүл тэгш гарна. Тэгшийг тэгшээр үржүүлчихвэл тэгш тоо гарна. За эдгээрийг бол санаж авах хэрэгтэй. За тэгэхээр А бол тэгш тоог сондгоо тоогоор. За энэ бол өөр тэгш тоо гарна. Тийм. За энэ дөрвөн бусаар тийм тэгш тоо гарна. За тэгэнгүүт тэн дээр тэгш тоо нэмчихэрч байна. Тэгш тоо болчихно. За хоёр тэгш тооны нийлбэр бол ялгуур бол тэгш тоо гарна. За энэ бол биш. Хоёр тоо тэгш тооны үржүүл тэгш. Тэгээд хоёрыг нэмчвэл энэ бол тэгш тоо гарах нь. За энэ маань тэгш тоон дээр тэгш тоог нэмчвэл тэгш гарна. За тэгш тоогоор үржүүлчихвэл энэ тэгш гарна. Энэ дээр сондгоо тоо нэмсэн байна. Тэгэхээр энэ дээр сондгоо. Тэгэхээр D хариуц болжээ.